Дэлхийн монголчуудын Эмил радио 88.3 дэлгүүр сүгэт оруулан сонсож буй эрхэм сонсогч таны өдрийн ямар амгалан дахин айлтгая. 7 өглөөний даваа лав гараг болгонд эрхэм сонсож үзэх танд хүргэдэг Яна хүүхнүүдийн нэвтрүүлгийн маань 2022 оны 2 дугаар сарын даваа гарагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүх сэтгэлээ шингэн эксперт Trusted компани хүндэтгэл багц болон Cool харагд Gatsby брэнд хамтран ажиллаж байна. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань 13 аашаа би нуумааргүй байна гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгэд хүүхнүүд ер нь яагаад ийм олон ааштай юм бэ? Тэгээ ирчүүд ер нь тэр ааш зангийг ойлгод юм уу? Ядаж 7-ыг нь ойлгодгүй тий. Бас 7-ыг ойлгуулчих тийм. Хүүхнүүдийн үнэхээр тийм олон ааштай гэдэг юм уу? Эсвэл албаар тэгээд маяглаад байдаг юм уу? Маяглаад идэг. Албаар маяглаад идэг баха. Та яагаад тэгж бодсон? Гинтл маягладаг шүү дээ. Яа юу н эмэгтэйчүүдийн тухай хаших хэлэхгүй л өөр хин хэлэхгүй. Тий. Эмэгтэйчүүдийг таних ухаан төгс нэвтэрсэн. 5 ухаан төгс нэвтэрсэн гэдэг шиг. 13 ааш байхгүй. Мэдгүй. Яа, хинч тоолоод 13 ааштай гисцэн тий. Гэхдээ ер нь бол ингээд идэв штэ. Нэг зангаараа л байгаа ч хэлээд штэ тий. Уйдгартай штэ. Тэгвэл амьдрал айгүй. Өөддөг юм байгаа үү? Тий, уйдаад байд яхаа. Яг үнийг хэлэхэд уйдаад байд. Өөддөг юм байгаа үү? Facebook дээр бүр яг ингэж ütсэн байлээ шүү. За юу айгу хөвгөлтэй босчихэд бак гэд ах байдаг штэ. Тий бак юм би гэсэн. Тэр ах тэгж бичсэн штэ. Эмэгтэйчүүд бүгд ингэж гомдоохгүй байгаа дахаар ууралдаг гинэ. Тий гомдоосонгүй гэж ууралдаг. За тэр нь ч бас арай юу юм бэ? Бас арай. Гүг нэр тэгдэгсэн. Нэр ингэж ахт гомдоохгүй байгаа дахаар хүртэл ууралдаг. Тэгвэл ихтэй ингээд нэг л хэвэн байгаад байвал угаасаа амьдралч гэсэн уйдгартай өстэй тий. Тэгэнгүүт нь би л одоо уйдаад эхлэнгүүтэл нэг ааш гаргачдаг шүү. Яа тийм байна. Гүг зүгээр л тэгээ тэрийг харин тий заавал тэгж ууралж амьдралаа утгатай байна. Яг ингэж гоохоо нөө зүгээр ингэж хөвтөл ингээл телевизээр үзээд ингээл юм идэл хөвтөл сайхан гээл ярихээ. Тэгэл унтаал телевизээр үзэхээр ямар яшигтай би гармаар байна. Хаашаа явах юм гэхээр би гарлаа гэж гараад явчихсан. Тий. Би нэр ойлгохгүй нэр шүү. 13 ч биш ах 130 мөч л баг. За 130 ч бас арай юу юм бэ? Нэр үүддэг юм шиг байлээ. Гүү тэ та нар хардаа харин тэгээд уйдаахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Орд бүжиглэх юм байна л да. Яах гэдэг юм бэ? Сайн шүү дээ. Гомдоохгүй байхаар ууралдаг гэсэн гэдэг нь үнэн шүү гинэ. Маяр гэдэггүй. Нэр харин. Тэгээд ир чинь харин гомдоод байр гэдэг чинь ингээд амьдрал зугаатай байхгүй. Гомдоохгүй сайн байгаад ах чил ууралж гэж байна шүү дээ. Гомдоосонгүйгээ л ууралдаг гэж байна шүү дээ. Салангаа ааштай байвал сонирхолтой биш үү л гэж нэмэгтэйгүй юм шиг байна. Гэхдээ нэр нэгэн хэвэн байгаад байвал амар гонигтай. Ер нь амьдрал шал гонигтай, уйдгар гонигтай болох байхаа. Уйдгар гонигийн далаад юуг байхаа би л яа, гоо нэр тийм байж магадгүй гэж бодогдсон шүү. Сая дээр 5 өдөр яг ингэ хөвдлээ. Кино үзлээ, юм идлээ. Тэгсэн чинь нэг л болохгүй гинэ. Тийм үү. Тэг ингэж амьдраа дутаа галгалдаг юм одоо 5 хоног штэ. Тэ. Би үл бүр ингэ яг гоё ингэ химнэлтэд орж исэн шүү дээ. Тий, шүн 3 хүртэл кино үзээл. Өглөө 10 хүртэл унтаал. Тэгээ өдөр хоол идчихэд 1-4 хүртэл бүр нам 3 цаг өгсөн шиг унтаад. Тэгээ шүн ойр өрөхгүй. Яг бүр ингэ химнэлтэд орж исэн юм. Надад бол бүр ингэ тэгэл байвал байх юм бэл. Тэр бол одоо өдөртөө утга учир тэ. Тий. Байгаа л надад ямар ч тийм амьдрал сонирхолгүй санагдахгүйсэн. Манай үуч яг тэгж илээ. Хагсанаас эхлээл үсээ угаагаал ямар өндөртчихээ гэх. Тэгээд гач юм асуугаал. Тэгээд бондон шууд найз руу уцтаад тэгээд гараад явчихсан. Би л одоо нэг хүнтэй чатж байгаа л тэгээд засгуудаа санагдаад байвал блоклоо л ачин. Тэгээд жоохон байжгаад өөдөөд байвал блокноос нь гаргаад ирнэ. Тэгээд
найз өвсөлт явуулах. Үгүй найз өвсөлт явуулахгүй. Явуулсан бологноос гарангуудаа мэдэнгүүтээ ороод ирдэг байхгүй. Тэгээд дахиад жоохон чадж байгаа. Тэгээд дахиад жоохон мангар юм асуугаад байвал бологлоо л хайч. Тэгээд Хэрвээ ингээд өөрөө чинь ерөөсөө тэр эмэгтэй тоохгүй байгаа байвал тоолох ганц арга гэж чинь зүгээр ингээл бүх стори зураг руу норгоод хаахад арч. Тэнгүү зүгээр өөрөө ороод ирдэг гэсэн. Яачав? Яачав гэлэг гэсэн юм уу? Тэгэл ороод ирдэг гэсэн чинь өөрөө. Бүх зурган дээр хаа. мөөгээ. За мөөгээ минь хамаагүй юм уншиж байж ихнэртэй туршиж балаараа өгнэ чамаг. Намайг мэдэхгүй л байна да тэр чинь. Тийм тэнэг насаа өнгөрөөчлөг байх вэ тэр чинь. За би аашаа нуудгүй нөхөртөө олон ааш гаргадаг штэ гинэ сараа ончгторж. Нууд угаасаа аашаа нуудаг хүн гэж байдгийм үү? Эхлээд анхан үедээ бол мэдээж 13 аашныхаа 8-ыг нуу штэ. Дандаа гоё аашнуудаа л гаргана тий. Дандаа гоё аашаа гаргана штэ. Би анх манай хүн ирж байгаа байхгүй юу? Тэгэл манай имээ бууц ийдсэн байсан. Ийдсэж 3 бууц идчих. Цадчихлаа гээл. Би яасан жоох идтгиймтэй гэж бодчихсон. Шатуудлаа байсан шүү дээ. Тийм би анх их нэртэйгээ танилцаад чиклад авчраад өгс чинь явахгүй гээл. Тэгээс чи одоо чиклад өгсөнгүү гээл хэрүүлээ. Йоо тэгээд үгүй авахгүй хэрэггүй зүгээр мүгээр гээд ахад өгөхгүй бол тэгэл бас тэнэгшд гэрчээ. Тэгэхээр бид гээд аваад ашгүй юм ингээл идэл явчихсан юм. Чи идэх юм уу гэдэг. Гэртээ өнгөжл гинэ. Йоо олон өнгийн ааштай байвал ирчүүдэд хүртэл сонирхолтой юм биш үү? 2 настай охин минь хүртэл олон ааш гаргаад байхад гинэ. Та нарт бас гоё эд юм шүү. Тийм олон ааштай байх нь бидний хувьд Гэрчээ шүү дээ бас. Үгүй мэдэхгүй харин тийм их яг тийм нэг аашаараа байдаг эмэгтэй хүнтэй уулз үзег болохоор бас мэдэхгүй л байна. Угаасаа нэг аашаараа байдаг эмэгтэй хүн гэж хаач байхгүй. Хаанаас хайгаад олохгүй угаасаа. Би нэг юм анзаарсан. Орой болохоор ааш нь бол аягүй зүгээр. Өглөө болохоор л нэг л хууртай болчихдгийг. Мэдхгүй одоо яагаад гэдгийг. Тэ орой бол аягүй ааш бол ер нь аягүй. Тэгэд өглөө жоох хэцүү болчих. За хаа орой нэг ааштай орон дотроо бүр гоё ааштай байна. Тэгээ өглөө жоохон өлсөө цэрхээрээ ууртаас ирэн заа хаа аягүй хүн болно шүү дээ хаа ер нь. Би хаахтай ш. Орой аягүй гоё ингээл инээж шүүрэл ингээл Гэвч өглөө босноо хутга босож гал замдраал. Инээж тэгж эхэлж штэ тэ. Инээж зөв зүгээр инээгээл зургт үзэл явж байгаа л тэгээ тент ховс гэл явчихдаг штэ. Гүчмөр яач юу гэмээр л ёо бүрстэ нэг. Арис мод ингэнэ манай зохид зодож болдог ганц хүн нь манай хүн нэг тийм гой мэдрэмж байдیں۔ Манай хүн намайг ойртохоор бие чангалж энтер улам янзах шиг болгоод байх ингэж авсан үгтлээ энэс биш гинэ. За хүүхнүүд бол гэрлээдээ санал нэг байна л гэж орж ирээд байна. Хашах шүн л уурыг хүргэдэг байхад гинэ. Өглөө усаад нэрээ гэл айгуу ширүүн босдсон шүү дээ. Би бол хаахад идэх. Эмхтэй хүний аашиг хайрлаад асуум аашин цөөрөөд идэв бити худлаад идэв. Эмхтэй хүнийг үнэхээр мэдэхгүй байна. Ой хайрлаад ахаар аашин цөөрөөд идэв болж явсал. Би бас блогтлоод буцааж гаргаал байдэн штэ энэ чи сувдаа гэдэггүй. За бүр татаж авч байгаа зургийн дараа чи ганцаараа хаахад арчиж яваад заргалддаг гинэ. Харин тэ ер нь бол ингэ нэг юм сайхан бүсгүй таалагдаад таныг тоохгүй байл зүгээр зураг руу бүх зурган дээр нь хаахад арчих. Зүгээр зүгээр шуугаал ороод ирнэ. 13 аашаа би нуумааргүй байна гэд хурд хамтлаг хүртэл дуулдээ шүү гинэ. Тэр дуу байд юм уу? Тийм дуу байдیں۔ Лаг дуу байдیں۔ Зөө. Хараманда жайжгнараа гэдэг дуу. Гүй энэ олон аашаа ашиглах юмсандаа гинэ сарнаа гэдэггүй. Ер нь ашиглаад байдаг юм шүү. Тий. Ашиглаад байдаг шүү. Олон ааштай байх аль алинд нь сонирхолтой штэ гинэ. Тийштэй ер нь бол тийштэй. Нэг аашаараа байгаад байвал та нар ч гэсэн гонигтай. Гэтэ айгүй сонин. Яг уул нь бол ингээ бид нарыг ингээ 13 ааш гаргуулахгүйгээр та нар бол мэдрэмжтэй байх хэрэгтэй байхгүй. Оо цаа. Тэгэхээр чи тэгээ бас уйдахтай юм биш тий.
Мэдрэмжтэй байхаар чи ингээ ааш нь гарахгүй тэгэхээр л шалгуудах тийм. За болор тунгалаг гэдэг хүн төрсөн юм а бид чинь гинэ. Цаанаасаа л тэгээд төрсөн чинь. За магадгүй. За робот авгаа авнаа цус гэж би л тэсэхгүй гинэ. Цаан чи тэгээд тэрнээс чи болоод энэ Японд тийм хиймэл ихнэр нөгөө хийлдэг ихнэр роботын ихнэр гарч ирээд байгаа юм шүү. Харин тийм гэсэн. Олон ааштай байх нь тамтаа штэ. Яац юм бол ийц юм бол юм бодогдсон штэ гинэ. Жошо болдоотор. Харин яг зүгээр ингээл 1 секундын дотор л эргээд харахаар л хойс гээл зүгээр ингээл царайх чи болцол. Биний юм ирэхээр бүр 13 цаашаа давна штэ гинэ. Би л жирэмсэн байх үед бол нэрээ юу 13 цаашаа болдог баха. Жирийн чиглэлийг ойлгоод идэх байхгүй. Жирэмсэн айгүй хэцүү нөхцөл байдал ер нь бол. Гэтэ жирэмсэн үе чинь ч ойлгоод идэв юм аа. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүхт сэтгэлээ шингээнэ гэсэн Trust Red компани хүндэтгэл багц хамтран аялаж байгаа. За магадгүй манайхан цагаан сар өнгөрчөөд байхад юу хүндэтгэл багц вэ гэж гайхчихж болох юм гээд цагаан сар өнгөрөөгд манайх ч нөгөө нэг бас тэ хүүхдийн үсний найр гэж залгуулаад бас юм хийдэг штэ тий. Бууцууд тэгээд хизээч яахгүй штэ. Тий штэ. Хизээж идэн штэ. Бууцуул ерөөсө хизээч модноос гарахгүй хаа. Тэгээд их хүндэтгэл багцыг ер нь бол тоор үхрийн махан багц гэдээ ойлгочих болно. Тэгээд үхрийн өвчүү гарал үүссэн тодорхой шинжилгээнд хамрагдсан махаар олон улсын стандарт шаардлага хангасан үйлдвэрт алюминий модны үрцээр утаж болгосон. За яагаад алюминий модны үрцээр гэж зүгээр ингээд өөр үрцээр угаасаа махыг үрцээр доороос нь ингээд нөгөө утаагаар нь ингээд утдаг штэ тий. Тэнгүүт өөр модны үрцээр утахаар нэг тийм гашуун амт орчдөг гинэ. Алюминий модны үрсэс бол тэгдэггүй шүү. Тэгээд заяа. Тэгээд эн чинь бүр ингээд эдний технологи юм байлээ. Тэгээд алюминий модны үрсээр утаж болгосон юм үхрийн өвчөө 12 кг-тай. 12 кг ерөөсөө жин нь бол. За тэгээд дээрэс нь мэдээж нэмээд салями утлаад хям нэг ширхэг, зэрэглээ чанамал хям нэг ширхэг. За тэгээд гараар татсан үхрийн махта бууз 10 кг ингээд энэ бүгд нийлээд яасан байх нь хүндэтгэл багц болох нэ. За. Бууз заавал цагаан сарга өвчөг авчих юм байна уу гэн тий. Тийм. Сая энийг өштэй яг энэ багцыг гадаадд байгаа монголчууд маань айгүйх аав ээжтэй захиалж өгсөн. Ер нь бол тийм бүр утасныхаа дугаарыг асууж агаад тэгээ манайхан ч өөрхөдөө тэгэл гадаадаас аав ээж рүүгээ цагаан сараар нэмэрлэх гээл хэдэн дүүрэг явуулдаг штэ. Тэгээ тэрнийхээ оронд эн чинь хүргэлттэй байсан. Шууд энийг захиалаад утсаар нь утсан өвчүүл зүгээр үнэхээр хайлуулж ийлээ дээ гэдэг шиг. Дараа нь итгэж цөнд хийж идсэн. Юу будадаа урган дээр тавьж идсэн. Яа. Бууцан дээр ингээд том орн ингэж огцож байгаа. Тэгээд бууцан дээр тавиад дахиад игнэд идэх янзын тий. Өдөр аавынх өвчөө аваад юу яасан бэл тавга буулгаад тэгээ өвчөөгөө хувааж өгсөн утуулсан. Гэхдээ нэг гим нь харин энэ яг тэр нөгөө нэг алюминий модны юу биш жаахан гашуун доо. Их итгэхээр жаахан гашуун доо. Хуваараа утсан байх. Тэр юугаар утгаа. Утаагаар л утсан шүү дээ. Тий харин өөр модны үсээр утгаар тийм болоод идэг гэсэн шүү. За тэгээд дахиад утасныхын дугаарыг хэлээд өгч та. За 77.11 75 тэг 2 гэсэн утас байна. 77.11 75 тэг 2. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүхт сэтгэлээ шингээнэ гэсэн уриатаагаар Trust Red компани хүндэтгэл багц хамтран аялаж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв 13 аашаа би нуумааргүй байна гэдэг сэдвээр ярилцж байна. За Мөнхтөө Бата гэдэг гоо арилын ах нар маань түрүүн зүгээрээс энэ одоо яац юм гэдэг шүү дээ гинэ. Манай дээр бол хамгийн 13 ааш гаргадаг мега шүү дээ. Тий, мега. Нэг харахад л инээсээ явж байна. Цэцгийн дайнаа гэсэн инээсээ явж байна. Нэг харахад л мэдхгүй яг яасан мэдхгүй амар ууртай мó эсвэл ажил ихтэй мөн гэсэн явж идэг шүү дээ. Ер нь бол. Гэтэ ерөнхийдөө ажлын эмэгтэйчүүд харьцангуй гайгүй те. Нэг ингээ нөгөө нэг нөхөртөө гаргадаг шиг. Тий. Дугуй цохоор ингээ. Тий. Үгүй хэцүү ч тий. Ажил ирэхэд хэцүү болдог шүү дээ. Ямар сэдэд би одоо ихтэйгээ бол хизээж хамт ажиллахгүй гэж. Тийм уриатай шүү дээ. Өстө бүтэхгүй. Ер нь ингээд удаан жил ингээд амьдраад ирэхээр ингээд тэр 13 ааш вэ 130 ааш вэ нөө. Ер нь тохоо болчдөг юм дөө. Ер нь энэ эмэгтэйчүүд ингээд гой ингээ халуун хэмжиж байгаа шиг ингээл нэг буу шиг юм толгаал аашных нь 8 дугаар ааш 9 дугаар ааш
Тэгдэг юм зохион бүтээмээр. Тэгэл ингэнгүүд тэнийг минь цэцэг өгөөч. Тийм л юм бүтээч мөрөө. Тийм аппликейшн гаргадаг. Ямар кино хэлээ нэг бодлыг нэмэгтэйчүүдийн бодлыг уншдаг. Тий. Тэр амир те. Тий. Яа. Галзуурдаг сүлдээ тий. Өтөг шүү дээ. Ямар сайндаа манай хүн чи тэгээ яг яах гээд байгаа юм гэдэг. Ямар байгаа ядаргаатай ингэхээр ядаргаатай байгаа мал хоёр тишээ болъё гэхээр үгүй мөн айлах нэ гэдэг шүү дээ. Яа. Тэгээд нөгөө нэг настаа үнийг үхэхээр айлгадаг, эмэгтэйчүүдийг салахаар бас айлгадаг те. Яадаг гээл те. Нөгөө настаа хүмүүс үхээд үгүй. Бадаа надад тэг жилдэг ч одоос те. Яа тэг 2 хоног л яваад үсттэй. Тий. Ажил дээр 2 3 ашаал гаргана. Нөхөртөө бол 13-ыг үрчих нь 2 гинэ. За манай найрлагч санал асуулга оруулсан байна. Эмэгтэй хүн олон ааштай байх нь зүгээр үү? Аад нь олон ааштай байх хэрээр амьдрал сонирхолтой гоё штэ. Бэд нь олон ааш хэцүү ойлгохдгүй бас амаргүй гинэ. За манайхан санал асуулганда эзвэгтэй оролцоорой. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 3883 утас маань зөвхөн ирчүүдтэй зориулагдана нэглээ. За бүсгүйчүүд шугам чөлөөлөд өгөөрэй. За нэрлэхэд л шок авахгүй гэд хэлсний төлөө дахиад өгөхгүй болчихдаг ирчүүд жаахан төмсөө гинэ. Яв гэл үргэж явах та. Яв гэд харна. Тоохч яваад гэсэн чи 7 хоног болцаг. Тэгсэн чи найзууд ингээд найз хүүхнүүдтэй байсан охтуудгаа. Тэгсэн чинь тэгээд найз охтуудынхаа нүдэн дээр л яв гэж хөөгдөл би байгаал авах юм байна. Тэгсэн чи аяа яваад гэсэн. Нэр явлаа шүү гэж. Явахгүй юу гэж урлаад тахаар яваад гэсэн чи боож хайлсан. За эхний сонсогч 99-тэй дугаартаа сонсогчтой албагдлаа. Angel Radio. Бано. За, орой минь. За, танаа хүн хідэн төрлийн ааш гаргаж जैन тоолж үзүү аа. Тэр аашийг тоолж үзээгүй. За. Хэцүү юу? Ер нь зүгээр байдгүй танд. Үгүй тий одоо ихэнтэй айгу сонир санагддаг байсан. Сүүлдэргүй их зүгээр санагддаг болсон. За. Яг үлээстэй одоо энэ олон ааштай эмэгтэй олон ааштай явсан тэр айл гэрийн амьдрал бүр улам дээшээ сайн явдаг юм байна шүү. Ер нь бол одоо. За тэгээд итгэвч юм шүү. Яа танаа их тэр айлтай юм уу? Гол нь өшөө ийж. Харагдаа мэдрэгдээд байгаа юм байхгүй. Яа ихнэр найжууд шүү дээ. Ингэж баабартай. Мэдхгүй. зайлуул бүр өстой нэг цаад нэгтэр нэг. Манай унаад нь зүгээр авч өгч байна яа. За тэнд өөрөө итгэсэн юм шиг л байж байгаа. Одоо юу манайхаа. Ойлгож чинь тийм яаж нүдэн дээр номтой юм бэ? Тагаад 9 аашнд орол дуусаач тийм. Ойлгож байна. Ой код модоор ярьсан бол тийм. За баярлалаа. За бүгд баярлалаа. Их ухаадаг. Тийм мундаг. Тийм тийм. Сая ихнэрийн цаана яа. Бүр ингэ дүрс нь баг харагдчихсан. За жирэмсэн үед өөрийгөө ч ойлгодгүй шүү дээ. Бас хажуугаар нь далимдуулна шүү дээ. Яа тийм гинэ. За дараагийн сонсогч 8865 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Орой минь. За та эхнэрийнхээ ааш аягийг нь олж ийн одоо олохгүй гэж яах вэ те? Ер нь бол яг олж бол олсон гэж хэлээд айгүй хэцүү. За. Тэгээ тоолж бас үзээгүй. Манай эхнэр хаашлаад их юм би дугаа олчихсон. За. Тэгээ чимээгүй байгаад одоо жишээлбэл даашлаад өглөөд ирэхээр би дугаа байгаад сүүлдээ урамгүй юм бэ гэж. Нэр яс урамгүй юм бэ чи. Тэгээ яах урамтай болохоор зэрэгцэж өмнөөс нь аашлах юм бах та. Өөдөөс нь үг хэлжүүл алцчихад байгаа юм чи. Тэгээ би чи өөрөө яг үг хэлэх юм бол их хороо үхтэй. Тэгээд за дэмий үг хэлж бүр асаагаад яах вэ гэж бүрийгээс. Аа.
Бигдэл аашийг олж ийн. Хамгийн учир нь олдохгүй юм уу эсвэл хэцүү ааш юу гэдэг вэ эхнэр чинь? Ер нь эмэгтэй хүний хамгийн төвхтэй тэр хэцүү ааш нь ямар ааш вэ? Тэг яг эрэгтэйчүүд ер нь тэрнийг нэг ойлгодог юм шиг байна шүү дээ. Нэг юм авмаар байна гэд. За. Тэгээд тэрнийг нь бол мэдхгүй явсаар байгаа. Тэгээд сүүлдээ тийшээ байгаад өөрөө хэлнэ. Би тийм юм авмаар байна штэ гэхээр нөгөөх нь за аваад өгчихөнгөө чи хийсний дараа хийлээ гэх. Нөгөөх нь нөгөө үр хүндгүү болчихж байгаа байхгүй яг өгөх үед. Хэлүүлж хийлээ гэдэг аашиг өстө олддгүй ааш та. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Ингэнэ охид эмэгтэйчүүд нь 13 ааштай байж л амьдралыг олон гоё өнгөтэй болгож байгаа шүү. За тэгээд ч ирчүүд чинь ч бас 13 мэгтэл гээстэй гинэ. Баг тэнцэж байгаа биш үү тэгээд. Хөөдөө чаавас. Тэр 13 аашийг л олох гэж л 13 мэх боловсруулж байгаа юм л та чаавас. За Лондонод 17 цаг 35 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Cool харагд Gatsby гээд Mile Cosmetics-ийн эрэгтэй брэнд хамтран ажиллаж байгаа. Юм одоо сайхан болж дээ. Би энүүнд хараад wax байна, Gatsby-ийн wax байна, нөгөө юу байна, Gem гэж хүртэл байна шүү дээ. Харин тийм ээ. Gem гэж байна. За. Варен шиг. Варен шиг. Тэсний варен юм аа. Тэгээд энэ чинь хичнээн төрлөө байв. Төрлийн хахад тоодод багшгүй байлээ. Би зүгээр нэг л юм асуумаар байна. Хоёр нүрэ угаадаг тусгай шингэн савнтай юм уу? Үгүй. За гарынхаа шингэн савн гар нүрэ. За тэр ийм л байгаа байхгүй. Ер нь бол гэтээ манай ирчүүд айгүй өрөвдмөө шүү дээ. Одоо ингээд цагаан сарын бэлгнээс ирсэн гологдол юмнуудыг аавн эсвэл тэгээд нэг жоохон тослог нүртэйнүүд нь гар нүрийн савнгаар нэг угаадчих юм шан зар тойроо шууд л усаар угаачдаг. Гөрөө нүур гарынхаа савн гар л. Үгүй харин тэгэхээр одоо энэ Gatsby брендийн өөрсдөө тохирсон те эрэгтэй тэр нүүрнийхаа шингэн савныг авал та одоо арайч та одоо олны нүүр царай олж ядаггүй хашахаа. Энэ арьс арчилгаан дээр нүүрнийхээ арьс арчилгаан дээр анхаармаар байна. Мод гээгүй штэ тий. Мод гээгүй штэ. Хараа би сая ингээд өснөө тэр баахан тэр Gatsby-гийн тэр юунуудыг харлаа. Тэгэл бодлоо. Бидний үе чинь нэг 9 тусаар тусалдаг байсан. Би үл бүрстэй нэг ээжтэй сагнуулаад 9 цагийн бол зөв хурааж игдэг шүү дээ. Үгүй одоо тэгээд бодохгүй. Тэгээд дараа нэг улаан цинкэр нэг ногоон өнгөтэй нэг юу гарлуу. Гэл гарсан шүү. Гэл гараал үсийг гой хэвэнд оруулаад. Тий. Тэгэн гол тэр малгай өмсгөр гэл нь алах болчих гол. Оос тэр зүрх ингээд толгой ингээд тарих хаагч шалгаа авах гэдэг. Тэгтэл гой гэлтэй үстэй яваалаа. Тэгсэн чинь хараа wax гэж одоо үед wax аюух төрхтэйг болсон гинэ. За тийм гин. Тэр залуучууд амар үү. Гэсэн чи wax-ийн хэд шидэн яа төрхтгий би юу ч мэддэггүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чи нойтоор төрх мөрөх гэл заримдаа хэлжсэн чи яг жинхэнэ өсчүнний хүн бол үгүй гинэ. Үсээ хатааж байгаа туураагаар төрх. Тий. Үсээ хатааж байгаа. Гэхдээ энэ wax чинь өөрөө ингэж гар дээр авж хагаад тэгээ ингээд үрчдэг юм байна. Тэгэхээр бүр ингэ шингээд алга болчихно. Тэгэнгүүт ингээд ардалынхаа үсээ ингэж ардалаасаа ингэж сөргөөж босгоод тэгээд эн чинь юу шиг гэлээсээ юугаар ялгаатай гэх юм бол хамаагүй зөөлөн нэг юм юу юм биш үү? Тийм. Буцаагаад дараа нь ингээд гараараа хив оруулахад буцаад орчдөг. Тийм. Малгайгаа өмсчөөд тайлаад буцаагаад үсээ. Тайлаад ингээд хив орчдөг. Манай хоёр ихэр суржээ. Вакси чи бид нар чинь гэл урдаас нь ингэж тэр тэмдэггүй гинэ. Хойноос хийдэг. Эсэг аваач. Бид нар зэрэгцээ сууж байгаас ярьж өгсөн. Юу яасан байхгүй юу? Энэ нөгөө манай орон нутгийн цаг дээр бас хамтарч ажиллаж байгаа. Тэгсэн чи би нөгөө нэг одоо энэ Gatsby гэдэг энэ кино одоо Leonardo-гийн тоглосон кино байдаг аахгүй юу? Тэгсэн чи кино сүүлд гарсан заяа сайхны кино. Гэтэл энэ Gatsby гэдэг зохиол нь өөрөө бүр тэртех 1878 он гарсан зохиол юм байна. 25 юм уу? Анзаа бас дараа жоохон дэгдүүлж байна. Чи мөгийн тийм л юм шиг сонсож байгаа юм. За тэгээд дэжтэй те юу яасан бэ? Япончууд ч айхтар хүмүүс болохоор зэрэг энэ нэрийг бүр одоо те Холливуудаас худалдаж авч тэгээд энэ брэнд гарсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр энэ брэнд өөрөө Монголд орж ирсэн борлуулагдаж байгаа л гайхамшиг байхгүй юу өөрөө. Одоо энэ Валентины баяраар
Хүүгүүдтэй ийм бэлэг авч өгвөл супер бэлэг болж. Харин тийм ээ. Гэвч би Эрэгтэй хүмүүс нөө өөх юм олддгүй шүү дээ айгу төвхтэй. Тэнгүүд одоо ингээд угаасаа н Майл косметик ч өөрөө Монголд орж ирээд бараг 20 жил болсон шүү дээ. Тэгээд Майлын салбарууд бол бараг орон нутагт бараг бүгдээрэнд нь байгаа. За одоо миний мэдээ хамгийн ойрхон нь л энэ манай энэ метромолын нийт давхарт байдаг шүү дээ. 11 дэх хурлын номин дотор Майл тус байдаг гэсэн. За. За тэгээд манайхаа одоо Валентин өгч байгаа юм чинь юу яахгүй дөө хайртай хүмүүстэй, хайртай ирчүүдтэй миний бодлоор бол ядаж эднэрийнхээ нүрийн цэвэрлүүлээд сургачмаар байна. Тэгээд тусад нь өөртөө зориулаад гоё нүрийн шингэн сав мавнгийн комор наваад өгчмөр байна. Угад ирчүүд угна үсээ угна янзлах гэж оролддог юм аа. Аха. Тэгэд яг яаж янзлдгийг бас сайн мэддгүү одоо хүртэл явж исэн юм байна. Тэгээ сая баах юм сонсчлоо. Тий. Одоо би баахстмар санагдчих. Чи Японд номер 1 брэнд гэж шүү. Бүр ялч үү те. Тийм номер 1. Тэгээд энэ японочууд чинь амар нөө зэвүүн гаргаж ер нь бол зүгээр нэг бүтээгдэхүүн гаргахын тулд бараг 10-аас 15 жилийн судалгаа хийгддэг байгаа. Энэ хараа бас ингэж ярьж байна. Одоо ямар нэгэн хүн одоо энэ нэг Монгол хүн аваад сурчлага яах юм бол болохгүй гэж шүү дээ. Тийм гэсэн. Бүр цаанаасаа нөгөө патенттэй. Аха. Маас учиртай гэж шүү. Тэгээд эднийх чинь одоо яг энийг оруулж ирж байгаа Монгол дахь Майл косметикийн салбар чинь нөгөө 20 жилийн түүхтэй гэдэг утгаараа бас энэ зөвшөөрлийг авч мавсан байгаа байхгүй. Тэгээд дахиад хэлэхэд өөрөө энэ Gatsby брэнд Монголд орж ирсэн борлуулагдаж байгаа л өөрөө гайхамшиг байхгүй юу. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл манайхаа 80-8 89 84 гэдэг дугаараас аваарай. Аха утасны дугаараа та хэлээд өччих уучлаарай. Яа, утасныхын дугаар нь нэм би за 80-8 89 84 80-8 89 84. Тэгэд манайхан юу бас онлайнаар захиалга өгж болох юм билээ те. Хата брендийн нэрийг аюу гоё хэлээд байна та хэлчихтэй. Вэч биш үү? За cool харагд Gatsby. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар cool харагд Gatsby Майл косметикийн энэ эрэгтэй брэнд хамтран аярлаж байгаа шүү. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв 13 аашаа би нуумааргүй байна гэдэг сэдвээр ярилцж байна. За 1300 аашийг тест дэвчдэг ирчүүдийнхээ суу алдрыг магтъя. Ингэж бичээд байгаа хүмүүс ааштай зүгээр гэдэг л да. Ааштай эмэгтэй анхаатай байдаг, арчаатай байдаг гэдэг тийм үү? Тийм үү? Тийм шүү дээ. Үгүй. Нормал юу л цаах шүү дээ. Бүдэр шингээл зүнгээл налаагаа тий шүү дээ. За. Да юу хэлээ. За. Би гарлаа. За. За дараагийн сонсогч Тагаас суулаа гэх. Тэгээ. 80-43 дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За Рамин. Сайхан шинэлээ. За, эмэгтэйчүүдийн ялангуяа эхнэрийн чинь ямар ааш хамгийн хэцүү вэ? Хамгийн төвхтэй ааш вэ? Бид нар ирчүүд нэг хаяа нэг найзуудтайгаа нэг ганц юм халдвар юм уудаг да. За. Маргааш эхний үед яг гайгүй үгээр юм тийм болохгүй юм гэж яг миний төлөө хэлж байгаа юм. Сүүлд нэг 2 удаа татарсан юм аа. Маргааш нь нэрүүний шүлэг өгсөн чинь дуурдаг. За. Өчигдөр чинь дуурахгүй байна. Тэр чи ястаа балаа юм билээ. Тэгсэн дараа зүгээр шууд шүлээ ууж исэн дээр юм бэ нөө. Тийм байлээ юу гэсэн. Тэр нөгөө дагнуудаа заавал гүнжигнүүд явж амар юм биш. Араа өөрчилсөн биш үү те. Яа тийм бол гэж бодсон. Тэгээд офн миний зүг юм шиг загнахгүй байгаа түүний буруу юм шиг гэл. Тэр дугаараад шавар зэвж шүү дээ. Одоо ингээд цаадууч ингээд нь шүү дээ ингээд яншаад өглөөд ахаар тоохоо болоод эхэлж ийн ингээд аргаа өөрчилж байгаа байхгүй. Одоо энэ нөхөдөө ингээд цагнаад ахаар одоо энэ миний одоо нэр хүндгөө болж байна. Одоо өөр арга хэрэглэнэ. Тэгэл 2 удаа тэгсээ тэгэл ба. Тэгээ ер нь бол тэр уугаагүй. Одоо жил гарan болж. Яа арганд нь орчих. Тэр нь ястаа гэж байгаа юм да. Босон ч яг яах вэ тэгээ болно. Чи сөрөл дутгаа орчихгүй яасан. Бас өөрт нь ойлгуулчих чи басаа миний төлөө хэлж байгаа маа. Юмаа яг чиний төлөө хэлж чинь юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээд жомолсаа айгуу шин хакер тулсан болоо така. Тэр нь хэвчээ үлээ бус нь одноо. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. За бас их өөдрөө загнуулдаг хүн бахад. Өвч миний төлөө хэлж байгаа. За ингэнэ. Номын дэлгүүрт орж ирсэн хүн худалдагчаас асуу. Эмэгтэй хүнийг бүрэн ойлгох 10 ухааны тухай нэг тиймэрхүү ном байна уу? Зөвнөлт номын дасаг доод давхартай байгаа гэж. За амьдрал ийм л ээ.
За манай шууд фервэтас 77 77 38 маань нэгдсэн хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. За ингэнэ дуугаа хураачгаар нь бүр уур өрөөд идэв шүү гинэ. Дуугаа хураах чинь ер нь бас эвгүй юм шиг байгаа нь тий. Тий. Бараг аашлжсэн дээр юм шиг байгаа тий дуугаа ураснаас. Гэхдээ тэгээд айл хийх зүйл те ямар айлг байх вэ? Тухайн хүнээсээ л хүлээж авч байгаа хүнээсээ л юм шүү. За дараагийн сонсогч 80-75 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Байна. Оо Бенарамин. За арамэнд. Арамэнд. За эднэрийнхээ ааш айгийг олж ийн үхүү. За саршны мэд сайхан шилсэн. Сайхан шинэлээ. Тий сайхан шинэлөө. Сайхан. Таашигч хайн гол тийм аа. Саршны дотор ис олсонгүй. Өөрөө нэг жоо замж жоо явуулаа. 1000 гаруй километр явуулаа. Тэгээд оотон машин барьж байгаа ямар өстэй бот юм бэ? Яасан бас олох чанга байна. Өчтөр эндээс өрөнгө ороод, хөнгөөс арангаа ороод, дарангаас булмаар дараад ингэ орж явахгүй. За. 1300 1130 км явж тоож ирж. За. За. Гэхдээ ойрхон бацамбар орлоо. За. Би ч олон хатнаар ирж явахгүй. За. Тэний өөрөө нэг ойрхон нэг бацамбар орчоод хүүхдээс илүүнээр очиж. За. Тэгээд одоо нэг ирэхс нэг 200 уусна ч юу ч жолоо барьсан одоо тарилсан ирээд чи хобби хөөхгүй. За. Би ууч яг хэл. Манай уудгүй те. Айс толтох. Нэг болохоор айрг уучих. Нэг болохоор айрг уухгүй. Чи айрг уул би айрг уул би айрг яахуул чи уугээд. Арга орсон юм байна тий. Арга орсон. Тэгээд би уулна айрг уухгүй би уучих гэдэг. Хин моринжолооч ихэл үзчих байгаа юм байна тийм байна. Хин машин барьж явахал үзгээд байгаа юм шүү. Би ч амьд та 1000 гаруй километр тойрог ирсэн байхгүй машин бариад ирсэн. Тэгээд та уулын ихнэрээрээ бариулчмаар байсан юм байна тийм үү? Барилч санаа байгаа байхгүй. За. Тэгээд тэрийгээ шууд хилчиж болдгоо юм уу? Доктор муу чи уухгүй одоо би ууч гэдэг байхгүй. Та чи уучихад газархмаас гэдэг уучих хэрэг. Хата хамаатай болсоо уухгүй болохгүй. Уухгүй болохоор би ч өөр байлгаж явах. Тэгэхээр нуухгүй ч хамаатай надраа амраа нөхөр уух юм байна да. Дуу мөн хондоо гэхээр уухгүй. Яаж байгаа тонон байдлаар өгчтөөр ирчээл гээд дөнгөж тоноо зүрс сонсоод айшин чараа олохгүй юм да. Олохгүй чигээрээ л гэж. Тэг чигээр дугуй шиг байж байгаа л. За баярлаа. Бүгд адилхан зовлонтой. Тийм ээ. Хашин хмаасаа хаяа таард дээ. Мэд толгой тохор дуурдаг шүү дээ. Хаа тэр вэ? Хашаахаа хашаах чи бас 14 байна шүү дээ. Тийм ба. Үгүй хаан таардваа. Тэг хаашин 50 цэгмээр зогсцоор энэ дэр офсын гадаа тэр хийж мэхээр толгой тохор мэдлэхээр надлуу харж байгаа мó өөртөө харж байгаа мó тэг. Анзаардгүй л үстэй. Чи 12 дахь аштайгаа явж исэн баггүй. За. Нэргээ байлаа. За баярлалаа. Хүүшээ намайг бас түрүү орон нутгийн цаг дээр тэнэг хүүхэн мэдлэгээр дуурдгаа муурдгаа гэдэг нэг орж ирсэн. Гэтэ нэг юм хэлэхэд бид нар ингээд яг энэ студ дотор чинь ингээд сууж яадаг тэгээд хичнээн мянган хүн сонсож байгаад тэгээд тэр хэмжээгээрээ тэр болгоныг таниад мэдлэн гэж байхгүй шүү дээ. Тэгээ хурж ирээд нэгвэл айтаахан шиг нэг чанга манга дуугаар те сайн байна уу гэвэл мэдээж мэдлэн шүү дээ. Зүгээр толгой тохиод өнгөрсөн болгоныг харахгүй өнгөрсөн байж бас магадгүй шүү дээ, тийм ээ. Тэрийг бас ойлгоорой. Төрөөн чин би чин бас тэр орон нутгийн цаг дээр намайг нэг хүнд гиссэн байсан. За ингэнэ манай эгч нөхөртөөгөө муудаад муухай ааштай энтер гэхээр нь чимээгүй олчихсон чинь хөдөлж байгаа нь хүртэл ааштай гэдээсэн гэсэн шүү дээ. Юу гэсэн ч үг гинэ. Ахта сонгон амттай ааштай эмэгтэй амьдралд дим тустааштай дим тус стайл гинэ. Яа за юм гоё яхаа хөөрхий аргагүй шахаанд ороод тэгж байгаа юм гинэ. За ааштай хүмүүс гоё гэсэн чинь. За манай найруулагч санал асуулгын хариу гаргасан байна. Эмэгтэй хүн олон ааштай байх нь зүгээр үү? Аад нь олон ааштай байх хэрээр амьдрал сонирхолтой гоё штэ гэдэг дээр 66%.
саналаа өгсөн байна. За бэд нь олон аш хэцүү ойлгохдоггүй бас амаргүй гэдэг дээр 34% саналаа өгчээ. За тэгэхээр ерөөсөө ааштай эмэгтэйд өөрт та нар ч гэсэн өөртөө дуртай юм биш. Мэдхгүй би энэ жаанд ордог байхгүй. Би ч байхгүй шүү. Тий. Одоо бодолтой уг нь тэгэл яа. Хөө ингэнэ өөрийнхөө эхнэрийн цөөхөн аштаг найзынхаа эхнэр загнуулсны дараа мэдэрдэг гэсэн гинэ. За энэ үрээд 2022 оны 2 дугаар сарын 7-ны даваа гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mile Cosmetics Cool харагд Gatsby брэнд болон махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүхт сэтгэлээ шингэн гэсэн урайтаагаар Trust Red компани хүндэтгэл багц хамтран ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Cool харагд Gatsby. Мэдээлэл авахудас 7533 9966. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сэтгэлээ шингэн урайтай 22 жилийн түүхт Trust Red компани цагаан сарын хүндэтгэл багц хамтран ажиллалаа. Захиалга утас 7711 75-2 7711 75-2. Эфир Яна хүүхнүүдэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3